Цэрэн чүгчээг орчуулагчаар дамжуулан байцааж байна. Учаа. Чи алтаа хаана нуусан? Ой зүгчаа. Чи алтаа хаана нуусан? Хэлч алахгүй. Тэр хэлэхгүй гинэ. Байр байлгүй би чамаа буудаж ална да. Ой чүгчаа. Тэрэ чамаа алтаа хаана нууснаа хэлэхгүй бууж ална гэж штэ. Би алтаа урдсныхаа гадаа үүдий тэнд газар болцсон юм аа. Ингэж ийна. Буудаж л байхгүй юу? Би яасан ч хэлэхгүй гэж байна. Гурван анчин хэнийх нь нохоо илүү үнэрч гэдэг талаар маргаж байна юм байна. Нэг удаа ханд явдаг юм байна. Тэгтэл бууга авсан мөртлөө сум орхичих. Тэгээ нохоондоо яах вэ? Бууга нүтүүлж байгаа явуулсан ч хожоод гэрээс сум аваад ирдэг юм да. Би ч гэсэн бас нэг удаа ханд явдээ. Тэгсэн сум авсан мөртлөө бууга авчихсан. Тэгээ нохоондоо сум нүтүүлж байгаа тавьчихсан ч очоод гэрээс бууга аваад ирсэн. Йоо сайн аа. Би харин нэг удаа эхнэрээ дагуулад гол руу сэлэхээр явсан. Гол дээр иртэл эхнэр усны уцаа марччих. Тэгэхээр нохоондоо эхнэрийнхээс алтааг өнөгдүүлж байгаа явуулсан чинь харин навш чинь хамар ашааны нэг хар юм төмсгнөөс нь чирээд ирдэг гэж байгаа. Эмэгтэй жилийн хамгийн анхааралтайгаар нөхрөө сонсдог үе хизээ гэж. Ээжээ. Нөхрөө өөр эмэгтэй хүнтэй уцаар ярих үед нь штэ.